За гайлын тус хөнгөлтийг 100 хүртэлх ажилтнтай жилийн орлого нь 1 тэрбум төгрөгт хүрээгүй жижиг аж ахуйн нэгжүүд эдлэх юм байна. Өнгөрсөн жилийн байдлаар манай улс 9.8 их 80 төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 17.8 буюу 1.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн импортлжээ. Хэрвээ жижиг дунд бизнесийг бүхэлдэн дэмжиж өгвөл одоо явагдаж байгаа үйлдвэрлэл 15-аас 20% нэмэгдэх боломж бүрднэ. За өнгөрсөн жилүүдийн үйлдвэрлэлийг харвал 2011 онд гурил гэхэд 105 мянган тонн байсан бол 2013 онд 188 мянган тонн болж өсжээ. Харин 2011 онд гоймингийн үйлдвэрлэл 2 сая 239 мянган тонн байсан бол 2013 онд 1531 мянга болж буурчээ. 2011 онд мөн нарийн бов 13 мянган тонн байсан бол 2013 онд 18 мянган тонн болж өссөн байх жишээний. Тэгвэл аж үйлдвэрлэлийн нийт үзүүлэлтийг салбараар нь ангилвал боловсруулах үйлдвэрт 2011 онд хүнсний бүтээгдэхүүн ундаа үйлдвэрлэл 959 сая литр байсан бол 2013 онд 1 тэрбум 388 саяд хүрсэн байна. За 2011 онд нийгмийн үйлдвэрлэл 329 сая байсан бол 2013 онд 437 сая болж өсжээ. 2011 онд мөн модон эдлийн үйлдвэрлэл 35 сая байсан бол 2013 онд 108 сая болж мөн өссөн байнамаа. За 2011 онд арьс шир үйлдвэрлэл, ширэн идэл, гутал 19 сая байсан бол 2013 онд 108 сая төгрөг болсон бол эндээс харахад жижиг дунд үйлдвэрийн салбарт 108 сая төгрөг болж өссөн байна. За эндээс харахад жижиг дунд үйлдвэрийн салбарт тоон үзүүлэлт тогтмол өсөх хандлага ажиглагцаар байгаа юм. Харин олон жил ярьсан хэрнээ бодитоор хэрэгжүүлж чадахгүй байсан тоног төхөөрөмжийг татварчлуулах асуудал ийхүү биелээ олсноор дээрх үзүүлэлтүүд хэд дахин нэмэгдэж эдийн засаг эрчимжин гэж үзэж байна. Түүнчлэн жижиг дунд үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулахаас гадна тэнд ажиллах боловсон хүчний байдал ямар байгааг өнгөрсөн оны мөн ихээс харж болохоор байна. Тухайлбал эдийн засгийн идэвхтэй хүн ам 2013 онд 1 сая 198 мянга байгаагаас 92.1% нь ажиллагчид, 7.9% нь ажилгүй иргэд байсан байна. Харин одоо жижиг дунд үйлдвэр эрхлэгчид тоног төхөөрөмж оруулж ирэхдээ татвар тэхээхэн хэмжээний мөнгө төлдөг байсан бол үүнийг ажилтныхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх, үйлдвэрийнхээ нөхцөлийг улам сайжруулахад зарцуулснаар жижиг дунд үйлдвэрт ажиллах сонирхолтой иргэдийн тоо улам нэмэгдэнэ гэж харж байна. 2013 онд боловсруулах үйлдвэрт 81 мянган хүн, бөөний болон жижиглэн хулдааны салбарт 156 мянган хүн, зочид буудал нийтийн хоолны үйлчлэгний салбарт 31 мянган хүн хөслөн ажилладаг өрхөн үйл ажиллагаанд мянган хүн, тээвэр агуулгын үйл ажиллагаанд 65 мянган хүн ажилласан судалгаа байна. За энэ бол ихээхэн тийм ач холбогдол бүхий ийм заалт байгаа. Яа тэгвэл томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд бол мэдээж хэрэг маш их хөрөнгө хүч шаардсан, өндөр үнийн дүнбэхий тоног төхөөрөмж, тэдгээрийн барилга байхад зориулсан өндөр үнийн дүнбэхий барилгын материалууд орж ирдэг. Эдгээрийг үйлдвэрлэлээ байгуулаагүй буюу тухайн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гарч ирэхгүй байгаа тохиолдолд импортлогчид бол ихээхэн татварын дарамт үүсдэг. Энэ асуудлыг засгийн газар хэрэгжүүлж байгаа төсөл